дахь нар наас жаргах саран хүртэл мандам бадарч явсан миний Монголын өвөг дээдэс орин төвөргөөнөөр дэлхийн цээжинд бичсэн мядаршгүй сэтгтэй морьтон монголчуудын түүх. Уургатаг найдсан нүдчдийн удам залгсан уяачдын үр сад огшон ирсэн өвгдийнхэн ухааныг өвлсөн уяачийн эрдэм. Өвгдээд сэсмэн өвлүүлэн үлдээсэн үндэснийх өв соёл минь оо. За эрхэм хүндэт үзэгч та бүхэн тавтай сайхан хаварцгааж байна уу? Бэлгийн улирлын тооллын 17 дугаар жарны адууны ивэл буян үлдэх чимээх усан баржилын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний үлзий учрал дүүрэн энэ сайхан өдөр Төв аймгийн Баянжиргалан сумын нутаг их уулын өргөн уудан тал нутаг Малхын уудан талынхаа зүүн хаяанд Монголын удам цайн уяачдын залгамж халаа байсан манай нэвтрүүлгийн зочин 9 уяач маань хүрэлцэн ирж өнөөдөр Уяачийн эрдэм реалити нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар буюу 12 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Монгол эх орны 408 зохиост аж түрэн амьдран сууж, Монголын их адуун соёлын төлөө сэтгэл зүрхээ гарган хурдан үлэг морьдон уйд сойж уралдуулах чин хүсэлтэй залуу уяачдаа эрдэм туяачийн эрдэм мэдлэгээс хуваалцах хүргэх зорилготой энэхүү нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдөр манай 9 оролцогч Монгол улсын тод манлай алдарт аймгийн алдарт уяачид маань хүрэлцэн ирсэн байна. Нэвтрүүлгийн ерөнхийвэн тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. За ингээд нэвтрүүлгийн эхний зочин Монгол улсын тод манлай уяач Төв аймгийн Баян Өнжөө сумын уугуул Хувь мандалгалын уяач Дүмэн Дэлгэрийн их баяргаа. За тавтай сайхан хаварж байна уу? Сар шин сайхан шинж үү? Сайхан шинж байна уу? Сайхан шинж байна. За тэгэхээр өнөөдөр одоо морд бол одоо сайхан мордоо явчлаа. Өөрийнхөө хувьд одоо сонгомлын дээд ангиллалтаа ямар одоо морд болов? За ич нөгөө халтар 6 морд бол өмнөгөөс. За. Ирсэн. Аа. Тэр нэрээ нөгөөх нь ч өөр явахгүй байх шүү. Хувь мандалгалаас сонгомл ангиллалт Шандал сурах Дундгуй аймгийн Хулд сумын уугуул Удын ариун болдын унган халтар азраг. Монголын эрдэмтэй уяачид бол ер нь морь гарахад одоо энэ төрүүлнэ тэр төрүүлнэ гэдээ алдалгүй мэддэг 200-300 морь хараад энэ төрүүлэндээ гэж хэлдэг ийм уяачид. Таны бодлоор ер нь өнөөдөр сонгомлын дээд ангилд морж байгаа энэ 9 хүлгээс ер нь аль нь бас нэлээд дээгүүр өнгөтэй уралдах байх гэж бодож байна таны. Гэхдээ мэдсэггүй би ч одоо цог сонгож үзсэн биш. Сайн мордохт нь мэдсэн биз дээ. Би сая харсангүй. За. За тэгэхээр Монгол улсын мандал уяач Эрдэнэ хотын хувьд өнөөдөр одоо бас сайхан хорж байна уу? Өнөөдрийн нэвтрүүлгийн талаар сэтгэлээс яваацахгүй юу? Ямар морь амардуулав ер нь? Сайхан хорж. За. Өнөөдөр цоогор морь мордуулж байна. За. Монгол морьд нь хээр морь мордуулж байна.
Бүрэн хурдгалаас сонгомлын дээд ангилын уралдаанд шанд сорих Завхан аймгийн Төдөвтэй сумын уяаж Гэзгээгийн Батбаатарын унган буурлмор. Ер нь өөрийнхөө хувьд одоо гарсан мордыг сая бас харсан байх. Өнөөдөр ер нь ямар өнгөтэй уралдгаар харагдаж байгаа шиг байна. Хажуудлын хүн Энэ хажуудлын хүн юм уу? Окей. За хажуудлын хүн сайхан хурж байна уу? Сайхан. Сайхан хурж байна. За морь хурдан уяа өвтэй сайхан байна. Өвтэй сайхан байна. За өөрийн чи морийг өнөөдөр өнгөнд уралдах байх гэж одоо Монгол улсын манлай байж хэлж байна. Та ер нь сонгомлын дээд ангилд ямар мордуулав? Би хээр азаргаа мордуулсан. За хээр азарга ер нь сунгаануудад сайхан өнгөтэй байгаа тийм ээ. Ер нь айтайхан л байгаа тест. Сонгомлын дээд ангилын уралдаанд шанд сорих Төв аймгийн Баян цогц сумын харьяат Монгол улсын тод манлай уяаж Сумын сүрэнгийн ган хуйгийн унган хээр азраг. Уяач юм бас дотроо нэг бодолтой байдаг. Өнөөдөр энэ яаж уралдах бол гэж бодож байна. Ер нь айтайхан л уралдчихлоо гэж бодчих. Айтайхан л уралдчих болоо. Ааха. За Монгол улсын манлай уяаж Батхүү оргиоч гал уяанаас оролцож байгаа сонгомлын дээд ангилд ямар мордуулав? За мордууллаа. За Монголд нь 50 мордуулах. за Оргиоч галаас сонгомлын дээд ангилын уралдаанд шанд сорих Сүхбаатар аймгийн Түмэн цогц сумын харьяат Монгол улсын тод манлай уяаж Сайрын сүрэнгийн төмөрчрийн унган бормор. Морд ер нь ямар өнгөтэй байна? Энэ удаагийн морднаас ер нь аль нь өнгөнд оролдох бах? Саяг морцыг сайн харсангүй тэгээд бас бүгдөө сайхан уралдах бах. Али сайн ТV-гээс нарийг харсангүй тэгээд сайхан уралдах бах л гэж. За Монгол улсын манлай уяаж Ганбаатарын буян дөхтөх Ахтэрдэн гал уяа энэ жил одоо сайхан за 12 жилийн өмнө ардын хувьсгалын Ойнх хоёр нааданд бар жилийн нааданд бол Ахтэрдэн гал уяанаас улсын нааданд сүмбэнг зээр тацраг төрүүлж байсан тийм ээ. Энэ жил сайхан бар жил төхөж байна. Тэгсэн. Энэ жил хаврын эхнийхээ оролдоонд нийтэн сайхан мөр зэрэгцсэн уяач нартайгаа мордуулж чадсан. Тэгээ сууж байна да. Ахтэрдэн гал уяанаас сонгомлын дээд ангилын уралдаанд шанд сорих Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол улсын тод манлай уяаж Банзрагчийн бэлэг дэмбэрлийн унган хүрэн азраг. Таны бодлоор өнөөдөр энэ хэдээс ер нь аль нь өнгөндөө уралдах бол аль нь яах вэ гэдэг ямар таамагтай байна? Одоо тэгээд энэ ч одоо энийн тэрэг гэлтгөө хэдэн сайхан уяач нар байна. Хэдэн сайхан хүлгүүд байна. Тэгэл одоо чи үр дүнгээ одоо л уралдааны ар дээр харъя да тий. Тэрийг энийг тэрэг ярих юм алгаа. За сайхан надад. За ингээд манай нэвтрүүлгийн оролцогч Монгол улсын тод манлай уяач Ононгийн Баттөлөг өнөөдөр одоо Төмний их гал уяанаас бас ямар мордуулав? Хоёр нас байсан тэгээд тэр талцсан мордуулсан гэдэг. Алтар мордуулсан хэлийг тоолдог. Шур нөгөө Монгол мордууд болохоор зээлд мороо хийжсэн. За. Төмний их галаас сонгомлын дээд ангилын уралдаанд шанд сорих Төв аймгийн Алтан булаг сумын уугуул Монгол улсын алдарт уяаж Дугур живийн ган зөргийн халтар соёолон. Өөрийнхөө хувьд ер нь өнөөдрийн байдлаар аль нь өнгөндөө оролдох гэсэн юм тийм таамаг байна. Гэхдээ яг сунгаанаар бол нөгөө топки хэр сонгуульд тустай байсан гэдэг. Манай одоо манайхан ч дөрвөлөө нийлээд суугаадсан. Энэ дээр хий боцоос урдсан байна. За Монгол улсын алдарт уяаж Гүр Улсын Баттэрдэн өнөөдөр бас одоо танай гал уяас сонгомлын дээдэлтэй мордуулаа. Ер нь өнөөдрийн мордын өнгийн талаар энэ жилийн усан бар жилийн талаар та бас. За өнөөдөр би Хүр азаргаа мордуулж байна. Монгол морьд нь хонгор мор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хонгор мор.
Цэцэгүний хурд галууянаас сонгомлын дээд ангиллын уралдаанд Шанд сорих Дорногов аймгийн сайн шинж сумын уугуул Монгол улсын тодмонлоо яаж Гончигживийн алтан гэрлийн унган хүрэн зээр дазраг. Ер нь өнөөдрийн өнгийн талаар та ер нь хэдэн өнөөдөр усан бардлын шинэ 2 4 гом байх нь. Өнөөдөр бол янзын сайхан их уулын хард мөрдөө оролдуулах гэж байна. Малдраа мордуулаад дээдлэлт самардуулчихад байж байна. сайхан надад. За тэгэхээр аймгийн алдарт байж галсан юм бол дотор өнөөдөр одоо танай галууяа бас одоо сонгомлын дээд ангил мөрдөө мордуулсан байна. Тэгэхээр ямар байна? За тийм бэлэгдэн бэрлэхээ унганы халтар соёл матрах мордууллаа. Монгол мөрөн дээр шарга мөр тийм сонголт хийцэл байж байна. Сонгомлын дээд ангиллын уралдаанд Шанд сорих Төв аймгийн Лүн сумын харьяат Монгол улсын дод мандаа байж банзрагчийн бэлэг дэмбэрлийн унган хээр азраг. Ер нь өнөөдрийн өнгийн талаар танайхны сунгаа бас одоо биел сунгасан шүү дээ тийм ээ. За тэгээд урд сайхан хурдан байгаа мөрт тэгээд өнөөдөр сайхан давхийлгүй дээ. За аймгийн алдарт байж Дав сүмбэрлийн мөнхөрд маань өнөөдөр бас одоо галууяагаа тэргүүлж одоо ирээд бас мордоо мордуулж явах шиг байна тийм ээ. За сонгомлын дээд ангилд хөрөмрөө мартуулж байна. Сонгомлын дээд ангиллын уралдаанд Шанд сорих Төв аймгийн Заамар сумын уугуул Мие сүрэнгийн их тайвны унган хүрэммөр. Өмнөр нь яаж урлж байлаа? Өмнө нэг актер юмдаар төрүүлж байгаагүй битүүмөр. За сайхан надад. За сайхан. За их мөндөд үзэг та бүхэндээ Уяачин эрдэм реалити нэвтрүүлгийнхаа отхон дугаарыг хүрэхэд бэлэн болсон. За манай уяачид маань одоо мордоо сайхан мордуулаад ингээд бар жилийнхэн анхны уралдааныг одоо сайхан их уулынхаа боржгон тойны бор тал нутагт одоо хийхээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд сонгомлын дээд ангиллын уралдаанд Шанд сорих ажны хурдан хөлгүүд маань гарааныхаа зурхаараа хөдөлсөн. Ингээд та бүхэн уралдааныг таалан болгоно уу. Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ Эрдэнэ сайн уяачид Шанд сайн хөлгөмөрдийн редио хойчод зориулан буян тод тиймэр компаниас хүргэж байгаа Уяачин эрдэм цуврал нэвтрүүлгийн эцсийн шат буюу хурдан мордын уралдааныг та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Төв аймгийн Баян Жаргал сумын нутаг Малхын талын хойд өнгөр богд гэгэний нэр хайрлсан Нялг нөрөв уулын баруун урд тавтгаагаас сонгомлын дээд ангиллын уралдаанд Шанд сорих 9 хурдан ажны гарааныхаа төхөөрөмжн дээрээс эргэж байгаа мөчийг манай сурагчийн дуранд харууллаа. Аранханга аймгийн Өндөр улаан сумын уяач Тогтхойрын Догтог жаргалын уйж хурдлуулсан Өвөрханга аймгийн Хар хорин сумын Хаян Хэрвагийн гард магнагийн хурдан хээр азраг сонгомлын дээд ангиллын уралдааныг одоо гараа төтөлж байгаа харагдж байна. Ам хүзүүн дээр нь Завхан аймгийн Төтөвтэй сумын уяач Гэзгээгэн Батбаатарын унган адуулсан Монгол улсын мандаа Цаашгагийн Эрдэнэ нутгийн уйж хурдлуулж байгаа Аранханга аймгийн Төврүүлэх сумын
сумын ган үйгийн жимтэржин хээр уралмаар аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За аяаргийн 3 дээр гараад ирсэн Баян Хонгор аймгийн Бууцхан сумын аймгийн алдарт байж Галсангийн Молдбаатарын үе хурлуулж байгаа уралдаан гал уяан дээрээс мордсон Монгол улсын тодмондоо байж Банзрагчийн бэлэг дэмбэрлийн унган өсгий цагаан халтар азар 3 дээр гараад ирсэн бол Төв аймгийн Алтан булаг сумын харьяат Монгол улсын мандаа байж Батмунгийн Батгуугийн үе хурлуулж байгаа Оргио чагалын уяан дээрээс мордсон Өвөр ханга аймгийн Арван хайр сумын угуул Сингээгийн Бямсрынгийн хурдан мормор 4 дээр гараад ирсэн байна. Төв аймгийн Заамар сумын уяач Түмэн улцгийн одоо хурдан зээрд морийг Аранга аймгийн өндөр улаан Аранга аймгийн Тариад сумын угуул Давг сүмбэрлийн мөнгө хөрдөн байсан айргийн тавтар гадарсан уршиж харагдж байна. За ингээд богд гэгэний нэр хайрлсан Нялаг нор пөл уул буюу Төв аймгийн Баян Жаргал сумын нутагт болох байдаг Монголын морин спорт үеиштэй холбоо үүсгэн байгуулагчны 20 жилийн оюун 2 наадмын хурдан мөрдийн уралдаан зохион байгуулагдаж Монгол эх орны үндсэг хөлбөмбөрөөр суран чуулсан хурдан шандас дажнаагуудын болор сүвдэн хөлс тусалсан энэ сайхан их үүдэн өргөн уудан тал нутагт энэ өдрийн уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдсан. За ингээд Өвөр ханга аймгийн хар хорон сум Монголын эрдний нийслэл хар хорон хотын уугуул Өвөр ханга аймгийн хар хорон сумын уугуул Хаян Хэрвагийн гард магнагийн хурдан хээр азраг бол Төв аймгийн Баян цогц сумын уугуул Дорн таймгийн хөлбөмбөр сумын харьяат Монгол улсын тодмонд бай Сумья сүрэнгийн ган уйгийн унган одоо хурдан хээр азраг гараад өтөлж эхэллээ. За бүтэн биеэрээ өнгөлцсөн байгаа. За улаан цамцтай хүүхэд улаан хувцастай хүүхэд унсан сайхан зээр дазраг наадлаар нь орж ирсэн хомон үзүүн дээр орж ирлээ. Дундгой аймгийн Дэрэн сумын уугуул Монгол улсын алдарт уяач Гүр үзрийн Баттэрдний уйж хурлуулж байгаа Төв аймгийн Эрдэнэ сан сумын уяач Нямсрынгийн мөнгөсөргийн зээр дазраг аман үзүүрөөр орж ирлээ. За Нямсрынгийн мөнгөсөргийн хурдан зээр дазрагыг бол Төв аймгийн Эрдэнэ сан сумын уугуул Нэм даваагийн наран гэрлэгт 8 настай хүүхэд унсан өнөөдрийн хурдан сонгомлын дэд ангиллын уралдааны аман хүзүүн дээр орж ирсэн байгаа харагдж байна. За энэ ард дээр нь гардарсан сингэр хувцастай хүүхэдтэй сайхан засмал дэлтэй зээрдмөр бол Төв аймгийн Заамар сумын уяач Жигжид сүрэнгийн Төмөн үзэгийн хурдан зээрдмөрөө ардын хөмсөлийн 95 жилийн үндэсний 2 нааданд хурдан хээр үрээгийн айрагдуулж байсан Төв аймгийн Заамар сумын уяач Мие сүрэнгийн инх тайвны унган адуу ардын хөмсөлийн 96 жилийн огаар халтар үрээ айрагдуулж байсан Мие сүрэнгийн инх тайвны унган адуу. За өнөөдрийн энэ уралдааныг Дундгой аймгийн Худ сумын уугуул Монгол улсын аж үйлдвэрийн гавьяад ажилтан улсын алдарт уяач Сосрын мөнхөд захиралтай Эпс группийн хамт олон за мөн одоо Төв аймгийн Баян Өнжил сумын уугуул Пүрвийн баяр от захиралтай Тайган Алтай групп, Сулын даван сүрэн захиралтай Тайган Алтай группийн хамт олон бол түрүү морийг одоо нэг өрөө орон сууцаар одоо шагнахаар энэ одоо уралдааныг сайхан зохион байгуулсан. За ингээд сонгомлын дэд ангиллын уралдааны хээр азраг одоо хөтөлж эхэллээ. За энэ бол одоо либерал гэж дуудлагатай англи азрагны төл. За их нь бол одоо бэлэг дөмрөл тодмондоо Резвэ гэдэг азрагны төл тавьтайгүй. За ингээд одоо өнгөрсөн жилийн сунгаануудад хурдан байсан Аранга аймгийн өндөр улаан сумын уяач Тогтхойрын тогтч жаргалын уйж хурлуулж байгаа Өвөр ханга аймгийн хар хорон сумын уяач Хаян Хэрвагийн гард магнагийн хавчиг хээр азраг өнөөдөр ер нь тун одоо ер нь бүтэн биеэрээ шахуу өнгөлөд байгаа харагдж байна. За хээр азрагыг бол Тогтхойрын Бадрун гэж одоо хүүхэд унсан юм байна. За ер нь өнөөдрийн хурд уралдааныг бол хээр азраг одоо ер нь тун уйлж уралж байгаа харагдж байна. За аман үзүүн дээр нөгөө Төв аймгийн Заамар сумын Жигжид сүрэнгийн Төмөн үлзгийн хурдан зээрдмөр. За энэ зээрдмөр бол одоо Аранга аймгийн өндөр улаан сумын уяач Аранга аймгийн Тариад сумын уяач Давг сүмбэрлийн мөнгө хөрдөн гэж 1990-ад оны үед төрсэн Монголын эдэр залуу эрдэнэт уяачдын одоо залгаа болсон 2 ч удаа залуу уяач өнөөдрийн энэ уралдаанд ах одоо Монгол улсын тодмондоо мандаа алдарт уяачтайгаа уралдаж өнөөдөр аман хүзүү айргийн 3 дээр явна. За Улаанбаатар хотын Багханга дүүргийн хаяад улсын мандаа уяач Ганбаатарын буян дутгийн уйсан Актэрдэн галын уян дээрс мордсон Баян Хонгор аймгийн Баян цагаан сумын Зоригт Баатарын Жавхлангийн хүрэн азраг буруу талаар нь орж ирсэн. За улаан торгон жолоо одоо суналзуулаад байгаа энэ сайхан зэр азраг бол Монгол улсын мандаа уяач Ганбаатарын буян дутгийн уйсан Актэрдэн галын уяаг төлөөж уралж байгаа сайхан зэр азраг бай. За энэ бол одоо өнгөрсөн жилийн Ховд аймагт болсон баруун бүсийн хурд нааданд мөн 10 гаргаж хурдалсан Төв аймгийн Дүн сумын харьяат Монгол улсын тодмондоо байж Банзрагчийн бэлэг дэмбэрлийн одоо адуун сүргийн угшаалтай ийм одоо хурдан азраг байгаа. За түүний цааталд яваа морин дэлтэй сайхан халтар адуу бол Төв аймгийн Алтан булаг сумын уугуул 17 дугаар жарны уян үлдэг шимээх усан баржилын сар шинийн босгон дээр Монгол улсын төрийн ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын мандаа яаж сул хүртсэн Төв аймгийн Алтан булаг сумын харьяат Монгол улсын мандаа яаж Дугрживын онцоргийн хурдан алтар морийг Түмний их галын харьяат Монгол улсын тодмондоо яаж Ононгийн Батуулыг уяаслагын таруулсан 3 руу орж ирлээ. За үзүүрийн 5 үндсэндээ жаахан тасрах одоо ийм уралдаан болж байгаа харагдж байна. За Дундгой аймгийн Дэрэн сумын уяач Гүр Улсрын Батэрд нь бол төрийн 2 нааданд ардын хөмсөлийн 80 жилийн ойд хонгормор аман хөзүүдүүлж байсан. За түүнээс хойш Нямсрынгийн мөнгөсөргийн хурдан хонгорморыг төрийн 2 нааданд ардын хөмсөлийн 96 жилийн ойгоор мөн аман хөзүүнд дурлуулж байсан бол энэ өдөр одоо Нямсрынгийн мөнгөсөргийн эрх зээрд гэдэг азрагыг одоо сайхан өнгөлүүлж байна. За энэ зээрд азраг Төв аймгийн Оронгой аймгийн Сайн шин сумын уугуул Монгол улсын тодмондоо уяач
Гончгожвийн алтан гэрлийн их хөрөн гэж одоо 2003 оны ардын хувьсгалын 82 жилийн улсын их баяр наадам түрүү магнаа турдасан хурдан хөрөн азарганы төлгөөнөөс гарсан ийм одоо хурд юм байгаа юм. За ингээд үзүүрийн 5 жаахан тасарлаа. Тогтхойрын доктор жаргал уяачин байсан хаян хэрвагийн гард магнагийн хээр азраг бүтэн биеэрээ гараад илүү гараад өнгөлцсөн байгаа харагдж байна. За энэ бол одоо олон үеийн одоо хурдан хөлгүүдийг түрүү жаргадуулсан Монголын удан сайн уяачдын нэг Монгол улсын тодмамлаа уяач Сумья сүрэнгийн ган хуйгийн унган ийм одоо хурдан адуу байна. За энэ жил бол одоо хавчиг азраг насны илээ сонгомлын дээд ингээд давралдаж байна. За ингээд одоо их талд нь бэлэг дөмрөл тодмандагийн унган Рээзвэ гэдэг азрагны одоо төлгүү. За ингээд Батэрдэн алдартын үеэс нь Нямсрынгийн мөнгөсөргийн эрхцээр азраг аман үзүүн дээр байна. За эргийн 3 дээр гадарсан Монгол улсын мандаа уяаш Дугууржвийн ганцэргийн хурдан алтармар бол одоо энэ алтармарны төрсөн дүүн 2019 онд Дорн таймгийн Баян Түмэн сумын хөдөлмөрийн сангийн аж ахуйд болсон ирээдүйн төвийн хурлаанд дааг аман үзүүлж байсан зээр талцсан даагны төрсөн ах нь ийм одоо үе удмаараа хурдалж байгаа. За энэ ихийнх нь их эмээ нь бол одоо Сүхбаатар аймгийн Түмэн цогцмын унгангүү байсан. Өөрийнх нь одоо хангируул гэдэг дуудлагатай англи азарганы төл иймэр за араб азарганы төл гүүнээс гарсан ийм одоо хурдмөр байгаа. За ингээд Монгол улсын тодмондоо яаж Ононгийн Батүлэг бол энэ цагийн эдэр залуу 1980-ад оны ихэнх үеийн уяачдын бол одоо үнэхэрийн одоо сайн уяач гэдгээ одоо энэ дуун дээр одоо бас батлан харуулахаар халтар мөр үзүүрийн 3 мөрний дунд толд орж ирлээ. За Аранга аймгийн Дарайт сумын уяач Дав сүмбэрлийн мөнхөрдний зээрдмөр 5 дээр яваад байгаа харагдж байна. За ингээд өнөөдөр бол одоо энэ сайхан Монголын олон шандас турдан хөлөгмөрдийн болор сувдан хөлс тусалсан Тэлбэн зэрэглэн дунд эмнэг адуу шиг цогцох тэр хөхмөнхийн уул миний нутагтгүй гэж одоо Бунцгийн Бадарчгаа хэлсэн тэр сайхан дөржгөн тойрны бор тал нутгийн хойд үзүүрт нялга норов полуул их уулын одоо энэ сайхан тал ингэрвэл газар энэ жил 17 дугаар жарны буян үлдэх жил хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын хамгийн анхны уралдааныг зохион байгууллаа. За хээр зэрэг бол одоо буруу талд нь ерөн түн одоо өнгөсөн хэвээрээ Монгол улсын мандаа байж Ганбаатарын буян дутгийн үлсэн Зоригт Баатарын жавхлангийн одоо хурдан хүрэн азраг аман үзүүн дээр байгаа харагдж байна. За мандаа байж Дугууржвийн ганцэргийн хээр одоо түмний галын уяагаа төлөвлөж өнөөдрийн энэ уралдаанд оролдож байгаа. За хээрмэр бол одоо ер нь тун сайхан тогтуухан давхилтай 3 руу орж ирж байгаа харагдж байна. За хоёр чих нэг хаяах нэг үйс үйсгэн солбоод байгаа харагдж байна. За жолоо докторч байгаа харагдж байна. Хээрмэр бол одоо өнөөдөр нэлээд хансан уяатай оролдож байгаа. За энэ хүрэн азраг ч гэсэн сайн уяатай. За ер нь үзүүрийн 3 4 одоо энэ тасарсан 5 одоо бүгдээрээ л одоо сайн уягдаж энэ удаагийн уралдаанд оролцсон гарцаагүй. За ингээд Монголын урд морины уралдааны түүхэнд одоо нэг өрөө байрны шагналтай уралдаанууд бол нэлээд цөөхөн одоо зохион байгуулагдж байсан баг. Уян тоо тиймэр компани хамт олон санаачлан Эпс групп, Тайган Алтай групп, Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын уугуул Ганбаатарын Батбаатар захиралтай Color Stage компани гэж Монголын барилга угсралтын салбарт олон жил үйл ажиллагаагаа явуулсан энэ компаниуд нэг өрөө байрыг одоо түрүү магна хурдан хөлгийн эсрэг гардуулан өгсөн байгаа. За ингээд Архангай аймгийн өндөр улаан сумын уяас Тогтхойрын доктор жаргал ардын төрийн хоёр наадамд 6 удаа төрүүлсэн алдардаг ажны ширэг газарганы уралдаанч болж Монгол төрийн наадмын алтан хоймор задарч байсан уралдаанч өнөөдөр уяач болсон Монгол улсын тодмандаа мандаа алдарт уяачтай тун сайхан тэнцүүхэн уралдаж Өвөрхангай аймгийн хар хорин сумын уяас Хаян Хэрвагийн гард магнагийн хөрийн хээр азаргыг өнгөлүүлсэн хэвээрээ. За түүний хүүн Тогтхойрын Батруу гэж хүү одоо унсан байгаа. За энэ бол одоо 2 дугаар ангиас сурагч ийм одоо хүү унсан байгаа харагдж байна. За 3 дугаар ангиас сурагч ийм хүү унсан байна. За Төв аймгийн Баян сумын хараад Монгол улсын мандаа байж Ганбаатарын буян дутгийн одоо уйж урдлуулж байгаа Жавхлангийн одоо хурдан хүрэн азаргыг бол Улаанбаатар хотын Багханга дүүргийн Ханга зөвцөлбөр сургуулийн 3 дугаар ангийн сурагч Саран гэрлийн гам болд гэж 9 настай хүүхэд унсан өнөөдрийн энэ уралдааны аман үзүүн дээр гарч ирсэн байгаа харагдж байна. За 3 төв одоо тэр Монгол улсын тодмондоо яач Ононгийн Батүлгийн үйсэн халтар мөрнийг Улаанбаатар хотын хан ууд дүүргийн угуул Төв аймгийн Сэргэлэн сумын бүрэн дунд сургуулийн 6 дугаар ангиас сурагч мөнх хоёрын инх бат гэж одоо 10 настай хүүхэд унсан хамгийн цаалаар нь орж иж байгаа харагдж байна. За 4-5 наснаас дөрөөн дээрээ төнцсөн Монголын их уралдаанчид бол Монгол наадмыг одоо бүрдүүлэгч томоохон одоо эрхэм хүмүүн гэдгийг нь одоо эндээс дурсан хэлж болохоор байна. За ингээд одоо уралдаанч хүүхдүүд маань бол одоо өнөөдрийн үзүүрийн 3 нэлээд одоо цуурайхан тасарч байгаа харагдж байна. За Тогтхойрын доктор жаргал уяачин байсан хээр азраг бол одоо ер нь төхөөрөмж унаал одоо өнгөлөө. За Монгол улсын мандаа Сайшгагийн Эрдэнэтийн уйж хурлуулж байсан Завхан аймгийн Төтөтэй сумын Хэзгээгийн Батбаатарын унган Арангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач хан уйгийн Жимдэржийн одоо хээр буралмаар бол одоо ер нь нэлээд уралдаж байгаа жаахан аршиллаа. За ингээд ган зэрэг тодмандагийн халтар мөр зөв талаар нь орж ирсэн. За буян дутх мандагийн одоо хурдан хүрэн азаргыг унж уралдаж байгаа хүүхэд бол одоо ер нь хөлөөч нэлээд хөдлөгдөг, гараас нэлээд хөдлөгдөг хүүхэд байна. За буруу талаар нь нэг
Буруу талынхын жолоог салгаад нэг зөв буруу талаас нь ороолгож байгаа байна. За энэ зөв тийшээ гэж ахын ханарах гээд үж мэдэг газар гаргаж байгаа болтой байна. Сая унсан хүүхэд одоо зөв талаас нь нэг одоо шухраад авч байгаа харагдж байна. За ингээд Бадрун гэдэг хүүхэд бол хөдлөн чөдөлдгөө гарч одоо арайхан болоогүй. Биеийн амраухнаар хээр азраг бол өнөөдөр аргагүй сайхан төвлөлттэй ийм азраг байна. За ер нь нэлээд ийм цацсан давхилтай хурдан адууны давхилтай ийм азраг байна. За энэ бол одоо ер нь том баг нааданд төдийл айрагдад төрүүлээгүй. Битүү авчиг азраг энэ жил адууны ивэл бар жил 17 дугаар жарны буян үлдэх чимээх усан бар жилийн анхны уралдаанд Баян Жаргалан суманд Боржгон тойны вар тал нутагт ер нь төрүүлж магадгүй ийм одоо болоо ивчлээ. За алтар мөр уралдаар нь орж ирсэн, зөв талаар нь ороод ирсэн уршилдаа. Монгол улсын Тодбандаа яаж Дорн таймгийн Баян Төмөсмийн харьяат Ононгийн Батүлэг яаж 1989 оны ардын өмсөлийн 68 жилийн өнхөр нааданд Түвэнгийн Сэргэлэн сумын Донжидын унган Монгол улсын Тодбандаа яаж Ононгийн халдсан мөр гэдгийг одоо аавынхаа халдсан мөрийг унж төр ихвэр нааданд аман хүзүүн дурдалж байсан уралдаанж байсан. За түүнээс 30 жилийн дараа буюу хагас жарны дараа 2019 оны ардын өмсөлийн 98 жилийн үндэсний хоёр нааданд хурдан алзан азаргаан уйж түрүү магнат хурдлуулсан. За Монголын удан цайн уяачид бол одоо Багдад хурдан морьтой холбоотой явсан ийм хүмүүс байдаг гэдгийг эндээс бас атлан харуулж болохоор байна. За Улаанбаатар хотын Багханга дүүргийн харьяат улсын мандаас Ханбаатарын буян тогтох олон их насны морийг одоо цагт Монгол төрийн наадам болон бүсийн уралдаануудад айрагдад төрүүлж байгаа сайн уяач гэдгээ батлан Баян Өнгөр аймгийн Баян цагаан сумын Зоригт Баатрын одоо хөрөн газар Жавхангийн Зоригт Баатрын хүрэн азаргыг бол үзүүр туралдуулж байна. За хээр азарг бол одоо ер нь ямагт би ямар ухан өнгөлөд байгаа харагдж байна. За ер нь сайхан бүтэн цантдсан байгаа. За ер нь хаврын тэрэг усард бол мөн сайхан цантдаг ийм одоо сайхан уралдаанууд олон зохион байгуулагддаг. За ингээд одоо хүрэн азарг бол зөв талаар нь орж ирсэн. Хүрэн азарганы хүүхэд бол үнэхээр одоо манлай уяач өнөөдөр ер нь 50 уралдаараа л гэсэн байгаа болтой юм. 16 км-ийн уралдаан одоо эхлээд 8 км шахуу явчлаа. За зам думдлаад үзүүрийн 3 адуу бол одоо тасарсан хэвээрээ. За өнөөдөр бол одоо Бадрун хүү бол одоо үнэхээр одоо өнөөдөр нэг бадарч мэддэг өдөр байна. За энэ уралдааныг Вен дэтгэж зохион байгуулсан Ирланд улсаас хурдан мөрний нэмэлт хичээл витаминыг албан ёсны дистрибьютор эрхтэй оруулж ирдэг TRM Монгол компани захирал Хинтээ аймгийн Жаргалтаан сумын угуул Адиагийн Наранбаатар захиралтай одоо TRM Монгол компани за мөн одоо Эпс группийн хамт олон Монгол улсын ажил дүүрийн гавьяат ажилтан Сосрын мөнгө захиралтай Эпс группийн хамт олон за Төв аймгийн Баян Өнжүү сумын угуул Хүрвийн Баярбат Болтой аймгийн угуул Сулын Сонон Цэрэн захиралтай Сулын Даваа Сэрэн захиралтай Тайган Алтай группийн хамт олон хамтран ивент тэтгэж энэ уралдааны түрүү морийг нэг өрөө орон сууцаар одоо шагнаж урамшуулах юм болцолтой өнөөдрийн энэ уралдааныг зохион байгуулсан. За хүрэн азраг бол одоо ер нь зөв талаар нь орж ирээд цээжилүү гараад ивчиж байгаа харагдж байна. За хээр азрагч одоо ер нь хувиа тавихгүй юм байна. За өнөөдөр бол ер нь нэлээд галгарсан уралдаан болгон шинжтэй болоо ивчлээ. Батүлэг Тодмандаагийн халтар морийг 6 дугаар ангиас сурагч Улаанбаатар хотын хан улдүргийн угуул мөнх хоёрын инк хөтгөж 6 дугаар ангиас сурагч хүнсэн. За хүрэн азарганы хүүхдэл нэлээд явуудхан уралдсан юм байна. За их уулын тал нутагт одоо ингэр болж байгаа энэ сайхан уралдаан яг барин дээр очиж яахан өгсдөг. За ингээд одоо өнөөдөр үнэхээр одоо бэр шавсан уралдаан гарч ирнэ. За ер нь бол одоо ер нь биеэр наад хоёр нь арай том харагдаж байна. За ингээд одоо хээр азраг бол одоо ер нь өнөөдөр ер нь тун явуудхан байгаа юм байна. Өөр ханга аймгийн Харон сумын байж Хаян Харвагийн гардмар байна. Өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурд наадмаас одоо айрг хүрдсэн ийм одоо савьяаж 2017 оны ардын өмсөлийн 96 жилийн үндэсний хоёр наадам 18 онд ардын өмсөлийн 97 жилийн үндэсний хоёр наадамд шүтлэн боруурэгийн төрийн хоёр наадамд түрүү магнат турдлуулж байсан уяач бол Хаян Харвагийн гард магна уяачаа. За халтар морийг бол одоо зөв талаар нь оруулж ирж байгаа харагдж байна. За үнэхээр хашир хүүхдүүдийн уралдаан бол одоо ер нь их юмэг шийднэ. За хүрэн азаргыг бол одоо ер нь тун явуудхан хүүхд нь хөлөөд авираад байгаа харагдж байна. За өнөөдөр буян дөгтөх мандаа бас нэлээд одоо бариж уралдаараа гэсэн болтой юм аа. За хээр азраг бол одоо буруу талдаа хүрэн азраг зөв талд нь хүүхдийн дөрөөгөр одоо ард дээр нь яваа. За халтар мөр 3 дээр Түвэнгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын Тодмандаа яаж Ононгийн хүү Монгол улсын Тодмандаа яаж Батүлгийн уйж хурлуулж байгаа халтар мөр бол Түвэнгийн Алтан мөлөг сумын Дугуурживын ганцаргийн халтар мөр хангируулгаж дуудлагатай англи азрагныхын төлөө одоо ийм хурдан морё. За энэ одоо их талынхан дээдэлд Сүхбаатар аймгийн Түмэн Зүгцмийн унгангуу угшид ордог төрсөн дүүн ирээдүйн дүмийн хуралдаанд гаман үзүүдэж байсан ийм ордоо хурдан мөр бол одоо энэ халтар мөр юм байгаа. За ингээд одоо үзүүрийн уралдаан гатайхан уралдаан гарах нэ. За мөнх хоёрын инк хөтгөж 6 дугаар ангийн хүүхэд байна. Наад хоёр нь хоёулаа 3 4 дугаар ангийн 2 хүүхэд унсан байгаа. Тогтхойн Бадрун гэж за Монгол төрийн их хоёр нааданд аав нь адилтарт наран хүүгийн ажнаа ширэг гэдэг азаргыг унж Монгол төрийн их хоёр нааданд төрүүлж байсан уралдаанч өнөөдөр одоо хүүн одоо хээр азаргыг унсан энд уралдаж байгаа харагдж байна.
За ингээд Баян Жаргалангийн их уулийн талд болсон энэ сайхан уралдаан бол одоо цаад захын үл харагдах одоо цэлэмсэн сайхан цагаан талд өнөөдрийн энэ уралдаан зохион байгуулагдаж Хаян Харивагийн гард магнагийн алтар азраг хээр азраг өнгөж эхэллээ. За 1993 оны ардын амьсгалын 72 жилийн ойгоор төрийн их баяр нааданд хязаалан аригж байсан ган уйг тодманлайн донг гэж одоо нэртэй сайхан хээр үрээ азраг болсон. За тэрний төлгүүг ирээзвээ тураалгаад их нь гарсан. За эцэг нь бол одоо либерал гэж дуудлагатай англи азраг байдаг. За ингээд энэ жилийн сонгомлын дээд английн уралдааны хаврын тэргүүн сарын бар жилийн хамгийн анхны уралдаан үзүүштэй сайхан зохион байгуулагдаж их уулийн доо талд байдаг хөндлөн замын хавтгаад одоо гарч ирлээ. За эндээс бол үндсэндээ 3 км шахуу яваад одоо сонгомлын дээд английн уралдаан барайнд орно. За хүрэн азаргыг хүүхдэж мөн чинээгээр нь шахаж байгаа харагдж байна. За өнөөдөр Баян-Онгор аймгийн Баян цагаан сумын Зоригт Баатрын Жавхлангийн одоо хурдан хүрэн азаргыг хүүхэд нь хоёр талаар нь салгаад ороод байна. За халтар морны хүүхэд зөв талаар нь дайруулсан хүрэн азарг ханарч магадгүй болохоор нь ард дуран татаж авчираад наад талаар нь орууллаа. За үнэхээр одоо энэ уралдаан хүүхдийн уруухан гэдэг бол эндээс одоо сая нэг харагдаад өнгөрлөө. За хүрэн азарг жаахан цаашаагаад алингууд нь халтар морны хүүхэд салгаад ард дээр нь одоо оруулж ирлээ. За хээр азаргыг одоо барьж уралдахаар өнөөдөр шийдсэн байгаа бол тоо. Хүрэнга аймгийн Хараарын сумын байс Хаян Харивагийн гард магнагийн хээр азарг бол улаан жолоог өнөөдөр тунлцуулаад хаяа нэг зам тунтлаа тухайж байгаа харагдсан. За ингээд хоёр одоо хээр азарг хээр мөр хоёрыг салгаа тарлуулсан. За яг одоо их уулийн урд өксдөг дээр ирээд хоёр хүүхэд бол одоо хоёулангийн салгаад одоо тарлууллаа. Хүрэн азарг зөв тийшээ жаахан ханараад одоо замаас гарч байгаа харагдж байна. За ингээд Өр ханга аймгийн Хар хорин сумын уяаж Хаян Харивагийн гард магнагийн хурдан хээр азаргыг 8 настай тогтдох жаргалын Бадрун гэж хуунж Арханга аймгийн Өндөр удаан сумын аймгийн залуу алдарт уяаж тогтох хоёрын тогтох жаргал уйж Эрдэнэ чулуу манлагийн унган шав гэдгээ энэ довон дээр өнөөдөр ахин нэг баталгаар одоо хурдан хээр азарг барайны зурхаар орж ирлээ. Аман хүзүүн дээр Монгол улсын дод мандаа уяаж Ононгийн Баталгийн уйсан Төв аймгийн Алтан булаг сумын уугуул Монгол улсын Шинэхэн мандаа уяаж Дугууржмын ганцоргийн хурдан алтармаар аман хүзүүн дээр орж ирлээ. За барайны туссан зурхаа дээр туссан камераас хүрэн азаргыг буцаага самт нь оруулж байгаа харагдж байна. За ингээд өнөөдөр бол одоо буруу талдаа боловч хээр азарг нь бүтэн биеэрээ гараад өнгөцсөн юм байна. Ингээд Өр ханга аймгийн Хар хорин сумын уяаж Хаян Харивагийн гард магнагийн хээр азаргыг тогтох хоёрын тогтох жаргал уяаж түрүү магнаа турдлуулаа. Аман хүзүүн Дугууржмын ганцоргийн халтар морыг Батүлэг тодмандаа аман хүзүүлүүлээ. За буян тогтох мандаа уйж Жавхлангийн хүрэн азарг 3 турдалаа. Бат Эрдэнэ алдарт уйж 4-т нь мөнгө цэргийн хүрэн азарга 4 турдалаа. За үзэгчдээ та бүхэндээ уяач эрдэм реалити нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар өнөөдөр одоо Усан бар жилийн сар шинийн анхны уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдсан сонгомлын дээд английн уралдаанд Алтан булаг сумын хараад Монгол улсын Шинэхэн манлаа уяач ган зөргийн халтар морыг уйж аман хүзүүн туртлуулаа. Баяр хүргье. За баярлалаа. За өнөөдөр бар жилийн хувьд одоо ер нь танайхан ч ер нь тун сайхан нааддаг шүү дээ. Шорон барс жилийн Монгол улсын шилдэг уяач болж байсан аавч 98 он тийм ээ. Тий. Тэгээд наадам сайхан эхэлж байна тэгээд. Одоо энэ зуны наадамдаа тэгээ уяачт нартаа бүгдэнд намжид төгсөе тэгээд зуны наадамдаа сайхан уралдаараа гэж хэлээ даа. За манай нэвтрүүлгийн гол зорилго бол одоо залуу уяачдаа энэ Монголын энэ сайхан тодмандаа мандаа уяачдын одоо эрдэм мэдлэгээс хуваалцах. Ер нь алтар морийг 20-30 хоногийн хугацаанд ер нь хэрхэн эдэлж онов ба. Гоо яах вэ тэгээд алсаас хөрхөө эзлэгээтэй гоцсон тэгээд энэ Токио хэртээр нь арай хүрч чадахгүй байгаа юм аа сунганаар тэгээ 50 м алдчихадс тэгээд сая бол ойрхон туслаа. Ямар ч байсан гайгүй яасан бэ? Урагшилсан л байх шүү. Ер нь энэ удам өгшлийнхэн талаар бас сайхан их хэцгийг юм ер нь ямар азарга ямаргүй байдаг гэдэг үү? Ихийн сайн мэдгүй. Эцэг нөгөө хангруулг гээд азарганы тэрний төлгсөн. Энэ өнгөрсөн зам бас айгүй бас сунгаануудаар бас давгүй гоцсон юм а тийм. Тэгээд өнгөрсөн зам яаж уралдсан? Өнгөрсөн зам уралдаагүй. Тэгээд нөгөө наадам хойшлоо тэгээд бас нэг хөлн жоохон тэгээд харна тэгээд тавьчихсан. Өнөөдөр одоо бас тогтох жаргалын хээр азаргатай тун сайхан уралдлаа да тийм ээ ер нь. Тэглээ харин. Сунгаанаар ойрхон байгаадсан тэгээд аюулаа ямар ч гэсэн сайхан давх гээд уралдлаа тийм. За одоо ер нь Монгол мөр мордноо. Монгол мөрөндөө ер нь хэр найдвар тавьж байна. Монгол мөр ер нь Монгол уяач бас нэг аман урдаа уяач байдаг. Өөрөө ер нь ардаа байдаг хүн уу урдаа байдаг хүн үү. Монгол мөр гайгүй сайн давх хаа. Сайн давх хаа. За ер нь тэдэг хагцаа гэсэн тийм халтар мөрнөөс ер нь илүү л байсан да. Илүү л байсан да. За тэгвэл ерөөлөөр болог амжилттай явсаа. За баяр. За. Тэгээ өнөөдөр Усан бар жилийн хорийн тэргүүн сарын шинийн 4-ний үзүүлэлтээр бүрдсэн өнөөдрийн сайхан өдөр одоо Монгол Эрдэнэ дэслэл Хараарын хотын одоо уугуул Өр ханга аймгийн Хараарын сумын уугуул Хаян Харивагийн гард магнагийн халтар азаргыг Ханга аймгийн Өндөр улаан сумын залуу яач тогтхойрын тогтох жаргал уйж тэрүү магнаа тогтоолаа. За манай Монгол улсын Подмандаа мандаа алдарт тэгээд олон сайхан уяачдыг магнаасан залуу уяачд баяр хүргье. За баярлалаа.
Хээр газар маань сайхан уралд төгөллөө. За 17 дугаар жарны баг жил одоо өөрөө чинь хувьд ээлвэлээ харьсан сайхан жил байна. 10 оны баг жил ч одоо өөрөө чинь хувьд ажнаа шар газарганы туслах уяачаар тодмондоо дээр байсан баг тийм ээ. Тий. Тодмондоо эдэн жил байх дээр туслах уяачаар ажиллаад байжсэн тэр үед тий. Өөрөө чинь багш юм ямар юм бэ? Миний багш чинь бас Монголын дээгүүр хамгийн сайн байж шүү дээ. Эрдэнэчлэнгаа. Тий. За хялбар газаргыг бидний өнөөдрийн нэвтрүүлгийн гол зорилго бол хэрхэн уйж одоо яаж төрүүлэх вэ гэдгийг л одоо үзэгч хүмүүст сайн харуулах байлаа. Ер нь нэг 20-30 хоногийн хугацаанд ямар ажил хийв, хэдэн хангаар, хэдэн давтал хийв вэ? За ер нь эдгээ бас нэлээд Хэдэн цагаас гэж хэлдэг. За 12 сарын 10 тэгэл эхэлсэн л дээ. Жидэлж байгаа тэгээд ер нь тамиртай тархан байгаа ч ер нь жоохон бас жоохон талхаад болсон байна. Тий. За Батөлөг Татмандагтай ер нь үзүүр дээр тун турган уралдаан хийлээ шүү өнөөдрөөс. Тэглээ бид хоёр цог сонгож байсан үг явах дээр. За. Тэгээд ер нь биелээдлээсэн. Тэгээд өнөөдөр бас ойрхон шахаж байгаа юм шиг яхаа. Ер нь нэлээд агсан байж шүү тийм ээ. Яхаа. Өөрөө чи хувьд одоо манай нэвтрүүлгийн үзэгчдэд хандаж нэг өвлийн одоо цаг болоод энэ сонгол ангид уралдаан мөрдийг би бол ингэж ажил хийдэг юм агсан тонтойхоо юм гэж гэж бас олон залуучууд зөрөгтэй үзээд бас өөрөө яаж За эцсийн цогцоо бол ер нь тэгээд яг Монгол улстай адилхан эдлэгээ мэдээ маа бол адилхан. Тий. Тэгээд явж байгаа бол ер нь Монгол улсгаа яаж хийж байгаа яг тэр шиг л болж байгаа шүү дээ. Хоёр нандам авч. Ер нь таны хэрээсээ одоо ер нь нэлээд шилэнтэй байгаа юм. Ямар уу? За яг харах шалтгаан. Шилэнтэй. Хаврагнаас үшгүй татах юм тийм ээ. Агой. Хэд өдрийн сайхан өмнө эзэн өөрийнхөө эзний талаар сайхан. Өмнө эзэн Монгол улсын хотмол байж гавьт малч. Гав хийх юм байна. Ангах. Япрал хэд талтай. Тэг ихэж бас Монгол бүх. Юу нэ? Өөрийнх нь эзэн хатразрын Ярилцганы зүгээр хангаа юм хараа өрөөс бол. Аяа хэрэг гарт магнаа. За одноос ариг түрүү авч энэ баг жил дээр ирсэн шүү дээ. 101 жилийн цул задмж ариг түрүү өгөхөд сайхан наадаарэ. За баярлалаа. За үзэгчдээ ийхүү Монголын шандас турдан хүлэг мордын шанхан задгаа дэлэн дээр 4-5 наснаасаа дөрөөн дээрээ тэнцэж Монголын агуу их соёлд хувь нэмрээ оруулж байгаа уралдаан чүүхэд уяачид хурдан морины зүтгэлтнүүд гээд олон хүмүүсийн дэмжлэг тусламжтайгаар зохион байгуулсан Уяачийн эрдэм реалити нэвтрүүлгийн эхний уралдаан болох Сонгомл ангиллын уралдаан үзүүштэй сайхан болж өнгөрлөө. Уяачийн эрдэм реалити шоунд уралдаан шимд сонгоолоос тэмэрдэн уралдаан арайдж төрүүлсэн хөлгүүдийн тусалч саасан уяачийн ахгүй төрлөг нутгаар наатан хөрдүүлээ. Хөрөөлгнад архангаа өндөрлөн сүмэн уяач ахтгойли хэд амун гүцэн Танаа маян томон сүмэн уяач Монгол улсын дамнаа шамнгийн матсгийн халтар агын бахангаа дөрвөн уяач Монгол улсын уяач хамаатан мөн дахтын хөрөн агын дөрөв тондгоо дөрвөн сүмэн уяач Монгол улсын халтар таяач батны хөрөн агын тав архангаа Даусан бүрдийн нөхөдний өнгөр энэ томчна шинжнэгүүд хатуунаас сүндэстэнээс шинжсэн утам дартан натрагны сүнэрэг нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apes Group. Заинхүү буян тодох хэмэр компаниас зохион байгуулсан Уяачийн эрдэм реалити цуврал нэвтрүүлгийн Сонгомлын дээд ангиллын уралдаанд Шандасан түрүү магнайт урдсан морины шагналыг Дундгой аймгийн Хөлд сумын уугууд Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Apes Group-ийн захирал улсын алдарт уяач Сосрын мөнгөд гардуулан өгч байна. За нэг өрөө байрны одоо
түлхүүрийг гардуулан өгч байна. За медалийг бол одоо 1966 оны Ардын хувьсгалын 45 жилийн алдарт үерийн жил Монгол төрийн хоёр нааданд анх моринд медаль өгсөн түүхтэй. За тэр жилийн одоо медалийн хэв загвараар ийхүү сайхан шармал медалийг түрүү моринд өгсөн. За дараагийн одоо аман хүзүү аяраг турталсан мордод цул мөнгөн медалийг одоо гардуулан өгсөн. Ингээд ивент итгэсэн Тайгамалтай группийн захирал Хүрвийн Баяруутай цулын даваа сүрэн Эвс группийн захирал Сосрын Мөнхбат нар энэ өдрийн уралдааны сонгомлын дээд ангиллын уралдаанд төрүүлсэн морины эзэн нэг өрөө байрны батламжийг гардуулан өгдөө. За энэ шагналын 20% нь бол уралдаан чухалтай очих хөрмийн дагуу очихоор байгаа. Ингээд нийт наадмчин одондоо талархал илэрхийлж ивент тэгштэйхэн өмнөөс баяр хүргье. За аман үзүүн дурдсан хээр морны шагналыг Төв аймгийн Баян Өнжөө сумын уугуул Тайгамалтай группийн захирал Хүрвийн Баяр гардуулан өгч байна. 10 сая төгрөгөөр байж шагналыг гардуулан өгч байна. За Монгол улсын тодмондоо яаж Ононгийн Батүлэгт шагналыг гардуулан өгч байна. За гурав турдалсан морины шагналыг Буян Тодгийн компаниг үүсгэн байгуулагч Улаанбаатар хотын хүн хурд морин спорт өвчтэй холбооны тэргүүн аюулч чимийн 5-га гардуулан өглөө. Дөрөв турдалсан морины шагналыг Хинти аймгийн Жаргалтаан сумын уугуул TRM Монгол компанийн захирал Адиагийн Наранбаатар гардуулан өгч баяр хүргэж байна. гоё юм даа. Янз сайхан цэвэр мөнгө гэж байна. Усын наадмын юугаар хийсэн шүү дээ. Монгол улсын мандаяа Чамбаатарын хөрөнгөний үйсэн баян хоолойгийн баян цагаасны үйлч. За энэ сайхан бэлэг тэмдэглэлтэй болж. Монгол соёлыг дэмжигч, үндэсний үйлдвэрлэгч Супер Мимо. Төмнийх галаас Монгол их насны мордын уралдаанд Шанд сорих Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уугуул Алтан гэрлийн амар санаагийн унган 9 настай Зээрдмөр. Хүй мандал галууянаас Монгол их насны мордын уралдаанд Шанд сорих Сүхбаатар аймгийн Уулуйн сумын уугуул аймгийн алдарт уяач Борын дондгийн хүү Давд Өржийн унган 11 настай Хээрмөр. Ах Тэрдэн галууянаас Монгол их насны мордын уралдаанд Шанд сорих Хинти аймгийн Галшир сумын уяач Инх хоёрын унган Хонгор халдсамор. Бүрэн хурд галууянаас Монгол их насны мордын уралдаанд Шанд сорих Дундгуй аймгийн Сайхан Оо сумын уугуул Очрын хатан зөргийн унган Хулмор. Оргиоч галаас Монгол их насны мордын уралдаанд Шанд сорих Хинти аймгийн Галшир сумын уяач Нэргүйгийн унган Завдэрмөр. Цэцэгүний хурд галууянаас Монгол их насны мордын уралдаанд Шанд сорих Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Бат сүхийн ган төмрийн унган Хонгормор.
Монгол Их Насны мордын уралдаанд Шанд сорих Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол улсын алдарт уяач Оёгийн хүү Отгон баярын унган Шаргамор. Монгол Их Насны мордын уралдаанд Шанд сорих Дундгой аймгийн Дэрэн сумын уяач Сосор бурмын од гэрлийн унган Сартай хонгормор. Монгол Их Насны мордын уралдаанд Шанд сорих Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул аймгийн алдарт уяач Цэрэнгийн Даш дундаг агсны унган Хонгор алагмор. Хэдхэн мөчийн дараа Монгол Их Насны мордын уралдаанаар иргэн уулзъя үзэгчтэй. За Монгол соёлыг Монголын одоо өнцөг хөлбөмбөрч байгаа олон мянган залуучуудад өвлүүлэх зорилгоор зохион байгуулсан буян тод хэмэр компаниас та бүхэндээ хүргэж байгаа Уяачин эрдэм цуврал нэвтрүүлгийн Монгол Их Насны мордын уралдаанд Шанд сорих 9 одоо хурдан ажнаа гарааныхаа төхөөрөмж рүү явж байгааг та бүхэндээ харуулж байна. За эдэн дотор бол одоо оргиож гал уяа, төмний их гал уяа, уралдаанч гал уяа. За Монгол улсын тод мандаа уяач Түмэн дэлгэрийн их хоёрын ахалсан хүй мандал гал уяа тэргүүтээ олон гал уяанууд өнөөдрийн энэ уралдаанд Шандас турдан хүлгэмэрдэн сойж уралдуулсан. За энэ уралдааныг Монгол улсын аж үйлдвэрийн авэд ажилтан Монгол улсын алдарт уяач Дундгой аймгийн Хувд сумын уугуул Сосрын мөнхөд захиралтай Эпс группийн хамт олон за мөн Бүрвийн Баяр хот Сулын даваа сэрэн захиралтай Тайган Алтай группийн хамт олон Хөвсгөл аймгийн Чандаван өндөр сумын уугуул Ганбаатарын Батбаатар захиралтай Color Stage гэж одоо барилга угсралтын салбарт тэргүүлэгч үндэсний хэмжээний бүтээн байгуулагч компаниуд хамтран зохион байгуулсан. За оржилөө хурдан Их Насны мордын уралдаан хуйлраад Баян Жаргалангийн их уулын алдар тал нутгаас энэ удаагийн Их Насны мордын уралдаан гарааныхаа зурхаа дээр сэргэлээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол улсын алдарт уяач Аригчээгэн оёо агсны унган атуулсан Баян Онгор аймгийн Буу цагаан сумын аймгийн алдарт уяач Галсангийн Балбаатарын уйсан уралдаан цгалын уяаны хурдан Шаргамор Их Насны мордын уралдааныг өнгөлөөд гарч ирсэн бол Аранга аймгийн Өндөр улаан сумын уяач Тогтхойрын Догтох Шаргалын уйсан Дундгой аймгийн Дэрэн сумын уяач Сусар урмын Одгэрлийн хонгормор өнөөдөр Их Насны мордын уралдааны үзүүр дээр гарч ирлээ. За мөн үзүүн дээр нь гараад ирсэн хонгор халдсан мөр Хинтийн аймгийн Галсар сумын Инх хоёрын унган адуу Монгол улсын мандаа уяач Ганбаатарын буян дөхгийн унж уйж хурлууж байгаа хурдан хонгор халдсан мөр өнөөдөр нэлээд ихэнх тал гараад ирсэн уршиж яваа харагдж байна. За мөн Аранга аймгийн уяач Давг сүмбэрлийн мөн хөрдний уйсан хонгор алагмор түүний урд талд яваа улаан одоо хувцастай хүүхэдтэй цавдэр мөр Хинтийн аймгийн Галсар сумын Нэргийн унган адуу Баян Хонгор аймгийн Галууд сумын уугуул Төмрийн мөнхөөрийн хурдан Сартай Зэрдмөрийг Монгол улсын мандаа уяач Батмөнхийн Батхуу уйсан наадалд нь гараад ирсэн байгаа харагдж байна. За тэр 3 дээр яваа сайхан Зэрдмөр бол энэ Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уяач Алтан гэрлийн амар санаагийн унган адуу Баян Хонгор аймгийн Хүрэмөр сумын уяач Заан хүүгийн мөнх хотын хурдан Хүрэн Зэрдмөр Их Насны мордын уралдааны 3 дээр гарч ирсэн уршилдаа. За Тогтхойрын Догтох Жаргал уяач Сонгомлын Дайдангалын уралдаанд төрүүлж одоо хээр азаргаанд төрүүлгэж одоо нэг өрөө орон сууцны байрны эзэн болсон бол за өнөөдөр хонгор морны ахаал өнгөлөд гарч ирсэн байна. Буян дөгтөг мандаагийн уйж хурлууж байгаа хонгор халдсан мөр аман хүзүүн дээр за энэ Ахтэрдэн галын уяаг төлөөж одоо өнөөдрийн уралдаанд шандас орж байгаа юм хурдан мороо. За наад талд нь гараад ирсэн Баян Хонгор аймгийн Галууд сумын уяач Төмрийн мөнхөөрийн одоо хурдан цавдэрмөр байна. За энэ цавдэрмөр бол одоо өвгөн ноёны өнөө хоожийг залгасан галшрын одоо унган хурднуудын нэг болсон ийм хурдмөр байгаа. За ингээд Их Насны мордын уралдааны хамгийн надлаар нь энэ одоо явж байгаа сайхан Шаргамор бол одоо төрийн их баяр нааданд соёолондоо 16-7-оор хурдалж байсан. Алтан овооны тахилга нааданд 280 гаруй хурдан хязаалан өнгөлж уралдаж байгаа 9 турлаа төвшин мандаа хурд уяачтай холбооны нааданд 100 гаруй хязаалан дотор төрөө магнат хурдалж байсан Монгол улсын алдарт уяач Аригчээгэн оёогийн адуун сүргийн унган Баян Хонгор аймгийн Буу цагаан сумын аймгийн алдарт уяач Галсангийн Балбаатарын уйж хурлууж байгаа уралдаан цгал уяаг төлөөлөн өнөөдрийн энэ уралдаанд шандас орж байгаа хурдан мороо. За тэр ард дээр нь яваа одоо сайхан
хонгор мөр байгаа. За түрүүний цааталд байгаа хонгор хадаг мөр бол Аранга аймгийн уяас давс сүмбэрлийн мөнгө хөрдний уйсан энэ сайхан хонгор хадаг мөр тэр цааталд нь явж харагдж байна. За энэ хонгор хадаг мөр Сүхбаатар аймгийн Асгад сумын уяас Цэрэнгийн дашдандаг агсны унган адуу ийм одоо хурдан мөр өнөө цагт одоо хурдаж байгаа. За ингээд одоо их насны мордын уралдаан эргээд нэг 4 км орчим явлаа. За хонгор мөр бол одоо хөтөөсөн хэвээрээ. За хонгор морыг бол одоо Аранга аймгийн өндөр улаан сумын уяас тогтхойрын тогтоож жаргал үйж хурдлуулж байгаа. Сайхан хонгор мор энэ Дундгой аймгийн Дэрэн сумын уяас Мандрагийн цусуур урам гэж 1998 онд Баян цагаан суманд болсон улсын бүсийн уралдаанд хурдан зээр дагаан түрүү магнат хурдлуулж байсан. Өнгөрсөн жил Ховд аймагт болсон баруун бүсийн хурд нааданд хурдан хээр дагаан аман үзүүнд хурдлуулсан энэ уяачинхүү одгөрлийн унган адуу. За мөн л одоо тогтох жаргалын Бадрун гэж одоо хүүгийн унсан ийм хонгор мөр их насны мордын уралдааны хөтөлөө. За аман үзүүн дээр нь гарч ирсэн Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уяач Батнарвын баяр эрдний унган хүрэн азрагны төлөв Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уяач Алтан гэрлийн амар санаагийн унган Монгол улсын тодмандаа уяач Ононгийн Батүлгийн уйсан түмний их галуу яг төлөөж урдж байгаа хурдан хөрмөр аман үзүүн дээр гадарсан уршилдаа. За буруу гуйнда тамхтай сайхан зээрдмөр сартай зээрдмөр энэ бол одоо энэ жилийн хувьд их хурдан байгаа дуудаад байсан зээрдмөр аман үзүүн дээр гадарсан байна. За уян дутгах мандагийн хурдан хонгор халдсан мөр 3 дээр байна. Хинти аймгийн Галшир сумын уяач инх хоёрын унган одоо хонгор халдсан мөр 3 дээр байна. За уян дутгах мандагийн одоо хурдан хонгор халдсан морыг бол одоо өнөөдөр өнж уралдж байгаа хүүхэд нь Улаанбаатар хотын Багханга дүүргийн хангаа зөксөд бол сургуулийн сурагч. За зээрдмөрийг унж аман үзүүн дээр яваа хүүхэд нь Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул галтын мөнх хулд гэж одоо хүү унсан юм шиг байна. За зээрдмөрийг уралдаанч хүүхэд нь Дорн таймгийн Баян улс сумын уугуул Сүрэнгийн Тэмүүлэн гэж 13 настай хүү зээрдмөрийг унсан аман үзүүн дээр гарч ирсэн байгаа харагдж байна. За дөрүүлж байгаа хонгор морыг бол одоо тогтох жаргалын Бадрун гэж хүү унсан аман үзүүн дээр яваа зээрдмөрийг Дорн таймгийн Баян улс сумын уугуул Сүрэнгийн Тэмүүлэн гэж 13 настай хүү унсан. За 3 дээр яваа хонгор халдсан морыг бол одоо Улаанбаатар Багханга дүүргийн харьяат Монгол улсын мандаж Ганбаатарын буян дутгийн байсан энэ бол одоо Ахтэрдэн галуу яг төлөөж өнөөдрийн энэ уралдаанд одоо шан тасарж байгаа ийм хурдан мөр. За 4 дээр оргиож галын Монгол улсын мандав яаж ардын хөмсөлийн 90 жилийн хоёр нааданд их насны хээрмөр түрүү магнат хурлуулж байсан мандав яаж Батгуугийн байсан Баян хонгор аймгийн Галууц сумын яаж Төмөрийн хоёрын зээрдмөрөө. За энэ Галширын нааданд их цаатан түрүү магнат хурлуулж байсан мөр гэсэн байхаа. Сайхан зээрдмөр байгаа. За ингээд 4 дээр байна. За хэргийн 5 дээр Сүхбаатар аймгийн Халдсан сумын уугуул Аригчээгийн Оёгийн одоо үйж хурлуулж байгаа унган адуу Баян хонгор аймгийн Галууц сумын уугуул энэ одоо наадмын уралдааныг ивент тэтгэж оролцсон үндэсний үйлдвэрлэгч Мемо одоо брендийн эзэн Баян хонгор аймгийн уугуул лидерийн тойлтон компани захирал Биндриагийн Батцаана захиралтай Мемо одоо брендийн хамт олон бол энэ уралдааныг бас ивент тэтгэж одоо бидэнтэй хамтран ажилласан. За Монгол улсын мандаа яаж Түмэн дэлгэрийн тодмандаа яаж Түмэн дэлгэрийн их хоёрын уйсан Сүхбаатар аймгийн Уулуун сумын уяас Дондгийн Давдоржин унган Мөлөө хээрмөр энэ ард дээр нь харагдж байна. За түүний ард дээр нь Монгол улсын мандаа Сайшгагийн Эрдэнэтийн уйж хурлуулж байгаа бүрэн хурд галын уяан дээрс марсан сайхан хээрмөр мөн ард дээр нь гараад ирсэн явж байгаа харагдж байна. За их насны мордын уралдаан нэлээд цуурайхан байгаа. За ингээд тодмандаа яаж Батүлгийн уйсан хүрэн зээрдмөр өнгөлж эхэллээ. За хоёр жих нь бол одоо нэлээд холын бараа харжсан. За энэ зээрдмөр Хинти аймгийн Мөрөн, Баян овоо, Баян хөтөг гэд 3 сумын ардын хөвсглийн нааданд түрүү магнат хурдалсан. Нийтдээ одоо ер нь 10 уралдаж 8 түрүүж 2 хайрагдсан шихүү ийм одоо хурдмөр өнөөдрийн их насны мордын уралдааныг хөтөлж эхэллээ. За аман үзүүн дээр нь хонгормор байгаа. Хайргийн 3 дээр нь Монгол улсын мандав яаж Батгуугийн уйсан Баян хонгор аймгийн Галууц сумын яаж Мөнх хоёрын цавдэрмөр байгаа. За 4 дээр нь Галсангийн Балбаатар уяачин үйж хурлуулж байгаа. Энэ сайхан шарга морыг бол Өсхөөр гэж хүү унсан өнөөдрийн энэ уралдаанд одоо шам тасарж байна. За хонгор морыг бол Төв аймгийн Батцанбөр сумын бүрэн дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч Бэлэгтийн одоо Бэлэгт сайхан гэж хүү унсан өнөөдөр уралдаж байгаа юм байна. Төв аймгийн Батцанбөр сумын бүрэн дунд сургуулийн 5 дугаар ангийн хүү сурагч Бэлэгт сайхны үйж унж хурлуулж байгаа. Булган аймгийн Хангал сумын уяач Батбаярын Эрдэнэгийн одоо хурдан хонгор алаг мөр одоо мөн одоо их насны мордын уралдааны 5 6 дээр явж байгаа харагдж байна. За ингээд их насны мордын уралдааны түрүүчийн уралдаа морд одоо сайхан цуурайхан гараад ирлээ. Сүхбаатар аймгийн Мөнх хаан сум, Далай аймгийн хөшөө бол одоо хуучнаар Хинти аймгийн Баян овоо, Сүхбаатар аймгийн Мөнх хаан, Хинти аймгийн Өлзий зэрэг одоо хэдэн сумд багтсан. Далай аймгийн хөшөө одоо алдар турдан хөлдөг мордорын алдартай энэ нутгийн уугуул Алтан гэрлийн амар санаагийн унган зээрдмөр Дорн таймгийн Баян улс сумын бүрэн дунд сургуулийн сурагч Сүрэнгийн Тэмүүлэн 13 настай хүнсэн Баян хонгор аймгийн Хүрэмар сумын уяа Цаан хүүгийн мөнгөтийн зээрдмөр хөтөлж эхэллээ. За Батүлэг тодмандаа сонгомлын дээд ангиллын уралдаанд одоо аман хүзүүн турдлуулсан их насны мордын уралдаанд төрүүлээд одоо ер нь байр авч усал магадгүй лавчлаа. За аман хүзүүн дээр байгаа шарга мөр аргагүй одоо довтой хурдан мөр гэдгээ баталж байна. Энэ бол зүүн Монгол нутагт нэгэн хэсэг гайхагдж байсан ийм хурдан мөр 2004 оны Сүхбаатар аймгийн Дарган сумын нутагт болсон Алтан овооны их дахлаг нааданд хурдан буурал азаргаан айргийн дөрөв турдлуулсан Монголын алдар цайн уяач
штэ нэг аригчээгийн одоо ооё гэсний унган хурдан шаргамарыг галсангийн Болдбаатар уяаж үйж өнөөдөр одоо уралдаан чагал уяагаан төлөөлөн энэ сайхан уралдаанд уралдаж аман үзүүн дээр гадарсан. За эхний хоёр мөрөлд нэг үүдэн хоймрын зайтай байсан. Цээрдмөр үйлцэд тардаа жаахан холдос хийгээд явж байгаа харагдж байна. За 3 дээр нь бол одоо Тогтморын докторч жаргалын байсан Дундгой аймгийн дэрэн сумын Сосрумын од гэрлийн хонгормор 3 дээр. За Зээрдмөр өнөөдөр нэг алдар груп боллоо тоо. За энэ сайхан одоо Төв аймгийн Баян жаргалын сум, Говьсунбай аймгийн Сүмбэр сум, Боржгон тойрны Бортал нутгийн хойно, Голын малхын Шилийн хутгаас нэлээд зөөхөн хойно Төв аймгийн Баян жаргалын сумын их уулын тал нутагт бол Монголын морин спорт үеиштэй холбооны 20 жилийн ойн төрсэн энэ сайхан холбооны тулгын чулууг тавьж байсан ийм одоо түүхтэй сайхан өргөн удам хөндөй тал нутагт өнөөдөр 17 дугаар жарны адууны ивэл бар жилийн хаврын тэргүүн сарын хамгийн анхны уралдаан зохион байгуулагдаж Баян Хонгор аймгийн Хүрээмэр сумын Цаан хүүгийн мөнгөтийн Зээрдмөр өнгөж эхэллээ. За 1994 онд Голд аймгийн дэлгэр суманд болсон адууны ишиг дэлгэр 94 баруун бүсийн хурд нааданд Баян Хонгор аймгийн Хүрээмэр сумаас азрах одоо мөр айрагдаж байсан санагдж байна. За ингээ Зээрдмөр бол одоо хоёр чих одоо сотогод холын бараа харжигсан тун одоо амруухан байгаа байна. За Батөлөг Тодмандаа бол одоо игнэстэй мөрдийг бол одоо тун сайн уйж байна. За энэ Зээрдмөр бол ингээд одоо сайхан ууж ирлээ. За Алтан гэрлийн амар санаа гэдэг хүний өөрийнх нь унган хонгоргоноос гарсан Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уяаж Батнарвын Баяр Эрдэнэ гэдэг хүний унган хүрэн азарганы төл болсон Зээрдмөр ингээд хөтөлж эхэллээ. За эхнэсний мордын уралдаан гэдэг бол сум бол жин үдийн халуунд морддог, дандаа морины хоол хөдөлсөн цагт морддог, нэлээд бэр шавсан уралдаан хамгийн холоос одоо болдгийг та бүхэн мэднэ. За ингээд хаврын сэрүүхэн цагт бол Батөлөг Тодмандаа түмний их галын уяага төлөөж мордсон хурдан Зээрдмөр бол одоо өнөөдөр ямарч байсан жаахан тасарч байгаа харагдж байна. Дорнот аймгийн Баян уул сумын бүрэн дунд сургуулийн сурагч Сүрэнгийн Дэмүүлэнгэж хүүгийн унсан Баян Хонгор аймгийн Хүрээмэр сумын Цаан хүүгийн мөнгөтийн Зээрдмөр хөтөцсөн. За аман үзүүн дээр нь байгаа Шараг морыг бол өсгөө эргэж хүүнсэн Баян Хонгор аймгийн Буу цагаан сумын бүрэн дунд сургуулийн сурагч. За одоо Төв аймгийн Сэргэлэн сумын бүрэн дунд сургуулийн сурагч Хишгбаатарын өсгөө эргэж 4-р ангийн хүүхэд унсан хурдан Шараг мор аман үзүүн дээр гадарсан бол Тогтог жаргалын Бадрун гэж хүүгийн унсан Хонгормор. За Улаанбаатар хотын Багханга дүүргийн харьяат улсын мандаа байж Ганбаатарын буян дутгийн үе хурдуулж байгаа Ахтэрдэн галууяг төлөөсөн хурдан хонгор халдсамар. За энэ галшрын инквер гэдэг хүний унган адуу галшрын унган хөрөлдөг морд бол Монгол наадмын алтан шаргал дэвжээг үеийн үе чимэн уралж байсны өнөө цагийн одоо залгамжуулсан ийм сайхан мөр бол хонгор халдсамар байна. Ард дээр нь Аранхангай аймгийн Тариад сумын уяаж Давг сүмбэрлийн мөнх хөрдний үеж хурдуулж байгаа. Булган аймгийн Хангал сумын уяаж Батбаярын Эрдэнэгийн одоо хурдан хонгор алгамар айргийн тав дээр гараад иржээ. За энэ хонгор алгамар Сүхбаатар аймгийн Асгал сумын уугууд 2008 оны ардын хувьсгалын 87 жилийн үндэсний хоёр нааданд хурдан хэрмөрөнд толоо дурлуулж байсан Сүхбаатар аймгийн Асгал сумын уяаж Сэрэнгийн дэш дундаг агсны унган хурдан хөлөг болоо. За өнөөдрийн нааданд Төв аймгийн Батсүмбэр сумын 5 дугаар ангийн сурагч Билэг цайхан гэж хүүн журдлуулж байгаа юм байна. За Зээрдмөр өнөөдөр бол нэлээд шийдэмгийнхэн байгаа болтой байна. Хүүхдэн ч одоо гар хөдлөхгүй сайхан уралдаан болж байна. За Шараг мөр бол одоо ард дээр нэлээд ойрхон байгаа харагдж байна. Шараг мөр өнгөрсөн жил Төв аймгийн Алтан булаг суманд болсон Монголын уламжлалт одоо морин уралдааны уяажтай холбооноос зохион байгуулсан уралдаанд айргийн тав дурталж байсан ийм мөр. За одоо бол Шараг мөр энэ жил 9 настай мөр. За Зээрдмөр 8 настай мөр хаатай. Ер нь бол одоо Зээрдмөр 9 настай мөр юм байна. За энэ жил бол одоо Хинтээ урд жилүүдэд Хинтээ аймгийн Баян овоо мөрөн Баян утаг гэдэг Хинтээ аймгийн одоо өмнөд болон зүүн бүсийн хурдтай 3 суманд одоо хурд хувааж төрүүлсэн одоо ийм хурдмөр бол Баян Хонгор аймгийн Хүрээмэр сумын Цаан хүүгийн мөнгөтийн Зээрдмөр. За Батөлөг Тодмандаа бол Монголын хурд их насны мөрийг өмчж үтсэн, уйж үтсэн ийм уяач гэдгээ өнөөдөр одоо батлан харуулж байгаа байна. За их уулийн тал нутагт болсон энэ уралдаан Зээрдмөрийг барьж уралдах чинь бараг л одоо хэцүү хүн болоод ивчлээ. Нилээ сэрчглээ. За ер нь дошгонхон хөлтөө байгаа мөр байгаа харагдж байна. За ер нь их насны мөр өвлийн цагт нэг ийм хөлсөн тармагхан болоод үсэн надаагүй нэг хөрвөөгөөд уссан юм шиг болчихдог. За энэ Зээрдмөр бол одоо нэг дөнгө сайхан хөрвөөгөөд уссан юм шиг ийм одоо мордож байгаа мөр харагдж байсан. За Шараг мөр ард дээр нь байгаа. За Галсангийн Болдбаатар уяач бол Монгол төрийн хоёр нааданд азраг их насны мөр аригдуулж байсан ийм одоо алдартай сайн уяач. За энэ жил бол одоо Нямын Баттумрын хар морыг өнгөрсөн жил Сэлэн аймагт улсын бүсийн уралдаанд төрүүлсгснээр нэг морыг 3 бүсийн нааданд төрүүлгэж улсын нааданд төрүүлгсэн одоо цаг үеийн Монголын шилдэг сайн уяач гэдгээ батлан харуулад байгаа юм эдэр залуу уяачаа. За Төв аймгийн Дүн сумын уугуул за уралдаанч галын уяач Батцэнгэл Батчиргалын Батцэнгэл за мөн одоо Завхан аймгийн Яруу сумын уяач Болд Эрдэнэ
За мөн одоо Баян-Хонгор аймгийн Бууцгаан сумын уяач Биндриягийн Батсанаа тэргүүтээ олон гар сэтгэл нийлсэн хүмүүсийн уралдаанч гал уяаг үүсгэн байгуулж Галсангийн Болдбаатар уяачч одоо төрийн 2 нааданд хурдан хөлөг мордыг тун сайн урж уралдуулж байна. За ард дээр нь Арангаа аймгийн Тариа сумын уяач Тав сүмбэрлийн мөнгө хэрдэн 2018 оны ардны хувьсгалын 97 жилийн ой 2 нааданд сонгомлын дээд ангиллын уралдаанд хурдан хайр азаргаан айргийн тав төрөлж үзсэн Булган аймгийн Хангал сумын уяач Батбаярын Эрдэнэгийн хурдан хонгор алаг марыг ард дээр нь гаргаад ирсэн дөрөв дээр уршиж яваа харагдж байна. За хонгор алаг мөр бол өнөөдөр ер нь нэлээд бэртайхан талдаа уягдаж мордсон. Ер нь жоохон уршилах юм байна. За шараг мөр тэгнэ. Хөв тавихгүй хурдан мөр гэдэг Монголд усан олон том нааданд үзүүр дурлаж унган эзэн улсын үзнийхээ нэрийг одоо дуурсгаад байгаа сайхан хонгор шараг мөр бол одоо ихнэсний мөрдийн уралдааны аман хүзүүн дээр байна. За ер нь нэлээд холхон цуурайхан гараа явцсан байгаа. Зээрд мөрний араас бол одоо ингээд 12 км хэрэнээ явхад бол шараг мөр ард дээр нэлээд ордож очсон. За одоо та бүхэн тавина зураглаачийн дуранд зээрд мөр шараг мөр хоёрын цайг бол одоо харуулах байгаа. За зээрдмөр одоо ер нь нэлээд холхон гараа явцсан байгаа юм байна. За ямар ч байсан нэг 100 м хэрээний бол одоо гараа тасраа явцсан байгаа юм байна. За Галсангийн Болдбаатар уяач бол одоо хурдан харморон өнгөрсөн жил Сэлэн аймгийн бүсийн уралдаанд 2 ихнэсний мөр одоо дараагаар нь худлуулж наадамчин олон улсгсан эдэр залуу уяач энэ өдрийн уралдаан шараг мөр одоо ард дээр нь гараад ирсэн байна. За Аригчигэн Оё гэдэг хүний одоо адуун сүргийнхэн дээд удамд одоо тэр вишин алтар хандгай халтар гээд халзангийн өнөө хурдан халтар адуунуудын удамтай ийм одоо сайхан мөр өнөө цаг үед одоо тодрон гарсан ингээд 9 настай мөр зээрдмөр 9 настай мөр шарагмар 9 настай мөр шарагмар хавчиг 72 доо хоёуланд өндсөн өнгөрсөн жил 8 настай оролцсон хязаалан төвшин мандаа вэжтэй холбооны нааданд төрүүлээд алтан овооны одоо дахилга нааданд 9 хурдалж байсан соёолмөр улсад 17-8-аар хурдалж байсан мөр за ингээд зээрдмөр өнөөдөр алдуур бололтой. За Баян Жаргал сумын их хуулийн талд болсон энэ сайхан уралдаанд манай Монголын өнөө цагийн алдар сайн уяачаад 20 гаруй хоногийнхоо хөдөлмөр зүтгэлийг зориулж түмэн олон наадамчдаа бас уяаныхаа эрдмээс суралцах энэ сайхан нэвтрүүлгийг Буян тод хиймэр компани хамт олон үндэсний бүтээн байгуулагч Эпс группийн хамт олон Тайган Алтай групп за мөн одоо Color Stage компани хамт олонтой хамтран ивент итгэж хурдан мордын уралдааны түрүү морийг орон сууцаар байсан сайхан уралдааныг зохион байгуулсан. За шараг морыг хөдлөглөө. За сүүлний эдлэн бинээсээ хүнд ирж ирээд одоо явж байгаа харагдж байна. За энэ бол одоо бас юм үзсэн уяачид бол Монголын хурдан мөрний одоо шинжийн сударт байдаг олон юмыг автуулсан ийм одоо хурдан мөрөө гэж одоо олонтой уяачид хэлэлцэж байсан хурдан шараг мөрөн жил 9 настай эдэр залуу мөр инхүү их хуулийн талд болсон энэ сайхан уралдаан дээр зээрд мөрний ард дээр нэг үүдэ хоймрын дайтай давхаж ирлээ. За ер нь бол одоо шараг мөр довтой хурдан мөр гэдгээ баталж байна. Галсангийн Болдбаатар уяачиж одоо сайн уйсан байна. За ингээд зээрд мөр бол одоо ард дээр нь ойрхон ирсэн байгаа. За энэ Баян-Хонгор аймгийн Бууцгаан сумын бүрэн дүнд сургуулийн сурагч Хишиг Баатрын өсгөө эргэж хүнсэн ард дээр нь хөлөөрөө одоо хоёр хөлөөрөө даваад за бүр талаар нь самбай дэрлээд орж ирсэн байгаа харагдж байна. За одоо бол их хуулийн доотлын хөндлөн замд одоо хатгаа тулж ирж байгаа харагдж байна. За Монгол эх орны зүг зүгийн олон зүүн шандас дурдан хөлөг мөрдийн болор сувдан хөлс тусаж босоо цагаан тоос тэнгэр туссан энэ сайхан алтан дивжэн дээр Буян тод хиймэр компаниас зохион байгуулсан буян үйлдэх чимээг усан бар жилийн хаврын тэргүүн сарын анхны уралдаан зохион байгуулагдсан зээрдмөр шарагмөр хоёр зэрэгцэж ирлээ. За шараг мөрчад ер нь аргагүй хол алдсан байсан. Араас нь бол одоо тун төлгүүхэн орж ирж байгаа харагдж байна. За ингээд одоо ихнэсний мөрдийн уралдааныг зээрдмөр өнгөсөн хэвээрээ. За ингээд Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уяач Алтан гэрлийн амар санаагийн унган зээрдмөр 3 сумын ардын хувьсгалын нааданд төрүүлсэн орон нутгийн чанартай нааданд олон төрүүлж яригдсан шандас сайн хурдан ачнаа гэдгээ өнөөдөр одоо шавхан баталж ихнэсний мөрдийн уралдаанд өнөөдөр илүү өрхөж оролдлаа. Шараг мөр одоо ямар ч байсан нэг дохож ирлээ. За гэхдээ одоо зээрдмөр бол одоо хамаагүй амар ухан байгаа нь одоо харагдж байна. За ахаад дохуулсан шараг мөрийг ахаад хүүхэд нь одоо хоёр талаар нь гойдож оролгоод одоо аваадсан. За ингээд нэг хурч алдаад байгаа харагдж байна. Монгол улсын дудманд Чононгийн Батүлэг энэ өдөр бол одоо зээрдмөрийг бол одоо аргачгүй сайн уйж одоо энэ өдөр уралдуулсан байна. За төрсөн ах нь одоо 5 төрүүлж яригдсан азарга байдаг. Зээрдмөрний төрсөн ах нь орон нутгийнхаа нааданд 5 төрүүлж яригдсан ийм хурдан азарга байдаг юм байна лээ. За шараг мөрийг ахаад авахулсан. 2004 оны алтан овооны нааданд ажлын шараг азаргыг төрүүлж явахад 4 төр тусан хурдан буурал азаргных нь гал үр гэдэг баха. Хурдан шараг мөр төрсөн одоо өрнө гэдэг байх. Сайхан шараг мөр одоо ингээд аман хүзүүн дээр гадарсан. За сүү самбай дээлээтэй орж ирсэн. За зээрдмөр гэхдээ одоо хүүхдэн жолоо бол одоо ямар ч гар хөдөлгөөгүй байгааг та бүхэн харж байгаа. За эргэж нэг ч удаа харагдахгүй байгаа байна. За жолоо ер нь тун чам байхан барьж яваа. За одоо унсан хүүхдүүдийн уруугаханаас нэлээд зүйл одоо шалтгаалах ийм сайхан уралдааныг үзүүлнэ. Баян-Хонгор аймгийн Хүрээмэр сумын уяач Зан хүүгийн мөнх хотын зээрдмөр. За Баян-Хонгор аймгийн Хүрээмэр сумаас хонгорын шигшмэл хурд уралдаанд аригдсан
Баянгор аймгийн Хүрээмэр сумын онл утын мөрмөр гэж одоо сайхан бормор нутаг орондоо олон жил түрүүлж яригдаж хурдлж байсан. За ингээд өнөөдөр бол одоо Ихнес сонгомлын дээд ангиллын уралдааны төрөө өврийн хангай нутгаас тодорсон бол Ихнестэй мөрдийн уралдааны төрөө хонгор нутгаас тодор тун магадгүй боллоо. За зээрдмөр бол одоо ахиад холдож байгаа харагдж байна. За ингээд нэг ийм амруухан байгаа мөр бол одоо ер нь энэ одоо юм байгаа. За шараг мөрийг ахиад дохуулсан. За 3 туудаага хөдлөж байгаа харагдж байна. Шараг мөрийг Төв аймгийн Батцанбөр сумын уугуул Батцанбөр сумын бүрэн дэв сургуулийн 5 дугаар ангийн сурагч Бэлэг сайхан гэж хүнсэн. Зээрд мөрөн дээр ахиад одоо дэрлүүлээд ирсэн. За энэ өдрийн хувьд бол одоо ер нь арай барахааргүй байгаа болтой байна. За ингээд үндсэндээ барай бол 1 км үлдлээ. За их уулийн доо тавтгаад ирсэн. За ингээд Төв аймгийн Баян Жаргалан, Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Малхын уудан тал нутаг гэж хаашаашаа нэг 50-60 км үргэлжилсэн ийм саруулхан сайхан хөндийн зүүн хойд ингэрбэл их уулийн өмнөд тал нутагт энэ жил үнэтэй сайхан өвөл болоод өрн хавартай учран золгож буян үлдэх чимээг 17 дугаар жарны бар жилийн хаврын тэргүүн сарын хамгийн анхны уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын хаяад Монгол улсын тодмандаа яаж Ононгийн Батүлгийн үеч хурдлуулж байгаа Дорн таймгийн Баян уул сумын бүрэн дүнд сургуулийн 5 дугаар ангийн сурагч Сүрэнгийн Тэмүүлэн гэж 13 настай хүүгийн унсан Баян Хонгор аймгийн Хүрээмэр сумын уяач Сан хүүгийн мөнгөтийн зээрдмөр хөтөлсөр барайнаа зурхаар ойртож ирлээ. За шараг мөр ахаад үүдэн хоймрын дайтай ирсэн. За ингээд нэг суух шалтгаангүй хурдмөр гэдэг бол нэг зөвөрх юм бол одоо бас л одоо барьж уралдаг юм талтай юм байгаа юм. За зээрдмөрн дээр бол ахаад ойртож ирлээ. За үнэхээр одоо нойр бол одоо 2-3 хөдлөгдөг. За ер нь бол одоо 2-3 хөдлөлдөг мөр гэж бол одоо тун ховрхон байдаг. Шараг мөр бол одоо ер нь үнэхээр суух шалтгаангүй сайхан сэнсгэн хийстэй хөнгөмөр гэдгээ өнөөдөр батлан харуулж байгаа байна. За энэ Баян Хонгор аймгийн Буу цагаан сумын уугуул Хишиг Баатрын өсгөө эргэж хуунсан. За бүр зөв талаар нь салгаж ирээд уралдлаа. Энэ хашир хүүхдийн тактик хэрэгжилж үзлээ. За зээрдмөрний хүүхдүүд аршаа эргэж харахгүй байгаа. За одоо харин харах болтой. За шараг мөрийг буруу талаар нь ташаа дэрлүүлээд ирлээ. За үнэхээр Ихнестэй мөрдийн уралдаан гэж энэ тал нутагт бол одоо сайхан гал гарсан уралдааныг үзүүллээ. За энэ Монголын олон сайн уяачдын эрдэм ухааныг олон одоо хоног бид та бүхэндээ хүргэж эндээс бас авах юмаа их олон хүн одоо авах юм шүүрдэж авсан байх гэж одоо найдаж байна. Ингээд Монголын үндэсний агах их соёлыг хойчин залуу үеийнхэнд өртөөлөн хүргэх энийг хүүлсэд хамтран ажилласан үндэсний хэмжээний барилгын салбар тэргүүлэгч компани хамт олон болон за мөн одоо Ирланд улсаас хурдан мөрний нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирдэг TRM Монгол компани захирал Адиягийн Наранбаатар за мөн Мемо бүтээгдэхүүнийг одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа эх орны үйлдвэрлэгч Лидер Үн тойлдог компани захирал Биндриагийн Батцанаа тэргүүтээ энэ хамтран ажилласан хамт олондоо бас чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Монголын агуу их соёл хурдан мөрний уралдааныг мөнхөд олон зуун ивэнтээс дэмжигчдийн одоо оролцоотойгоор зохион байгуулж ирсэн түүх уламжлал өнөөдөр одоо бас одоо сайхан давтагдж байгаа. За зээрдмөр бол одоо үнэхээр би ямархан байгаамар байна. За энэ ингээд нэг хоёр чихээ одоо байнга солбоод байгаа. За ер нь болж өгөө чих уршаа хатгаад байгаа. За ингээд нэг сайхан хүүхдэн ч одоо ер нь нэлээд чам байхан ундаа. За энэ сүрэнгийн тэмүүлэн гэж хүүхэд 13 настай аргачлгүй хашир хүүхэд байна. За яг хурд дэлэн дээр нь жолоог натгаад харсан байгаа. Хөл бол одоо ер нь маргал хөдөлгөөнгүй яваад байсан. За ингээд өгсдөг дээр орж ирлээ. 2-300 м хэрээний үлдлээ. За энэхүү буян Тутимэр компаниас зохион байгуулсан уяачийн эрдэм реалити суурал нэвтрүүлгийн эцсийн шатанд энэ өдөр уяачид маань дүнгээ тавиулж Дорн таймгийн Баян Түмэн сумын уяач Ононгийн Батүлэг өнөөдөр түрүү аман хүзүүтэй наадах нь бараг тодорхой боллоо. Баян Хонгор аймгийн Буу цагаан сумын уяач Галсангийн Болдбаатар аймгийн алдар цолтой эдэр залуу уяач Монгол улсын Тодманлай Манлай алдарт уяачидтай тун сайхан тэнцүүхэн уралдлаа. За шараг мөр үүдэн хоймрын дайтай хэвээрээ. За шараг мөрийг бол одоо ер нь үнэхээр одоо шахаж уралдлаа. За зээрдмөр бол ганц гараа хөдлөхгүй явсаар байгаа түрүүд мэдхэл одоо мөр байх шиг байна. За шараг мөр одоо үүдэн хоймрын дайтай ирсэн зөв талаар нь одоо ахиулах нэ. За ер нь бол одоо 2 мөрний хувьд бол одоо ихэж уралдаан боллоо. Шараг мөр 3 ирлээ. Үнэхээр одоо 16 км-ийн алсаас бэр шогсон энэ уралдаанч гал уяа гэж одоо урдан мөрдөө уралдаанч хүүхдээ алдаршуулах зорилгоор Баян Хонгор аймгийн уяач Биндриагийн Батцанаа, за Төв аймгийн Дүн сумын уяач Бачиргалын Батсангэл, Завхан аймгийн Яруу сумын уяач Болд Эрдэнэ тэргүүтээ энэ олон хүмүүс бол уралдаанч гал уяаг үүсгэн байгуулж өнөөдөр хурдан шараг мөр гал уяагаа төрүүлж мордоо гал уяагаа төлөөж мордсон. За төмний их гал уяаг төлөөж мордсон зээрдмөр бол өнөөдөр одоо үнэхээр нэг түүртлэг бол одоо сайхан давхилтай байгаамаар байна. За ингээд Монгол улсын Тодманлай уяач Батүлэг энэ өдрийн уралдаанд сонгомлын дээд ангиллын уралдаанд халтар мөрөн аман үзүүд дуусан бол хурдан зээрдмөр нь барайны зурхаа дээр холын бараа харчихсан хоёр чихэн солбоод нэг тарлаг төрүүлэх нь одоо ер нь тун орхон болтой харагдж байна. За хөдлөгсөө
Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Монгол улсын тутмандаа яаж Монгол улсын тэргүүн шилдэг уяачаар олон жил шалгарсан Ононгийн Батүлэг тутмандаагийн байсан Баян Хонгор аймгийн Хүрээмэр сумын уяаж Зан хүүгийн мөнгөтийн зээрдмөр энэ их хуралдааны түрүү магнад хурдалж байна. За ингээд эзэндээ уралдаан чөөхөдтэй нэг өрөө байрны одоо шагналыг гардан авах нь одоо тодорхой боллоо. За одоо зээрдмөр бол одоо ер нь өнөөдөр бол одоо гарсан цагаасаа эхэлж өнгөрсөөр байгаа одоо төрүүлэг бололтой. За сүүлийн жилүүдэд Монгол төрийн наадам 10 жил одоо гарсан цагаасаа эхэлж өнгөр төрүүлж байгаа миний санаж байгаагаар бол Монгол улсын тутмандаа байж Төвөр Баатрин гал удрахын хурдан халиун өмөр тэгэд төрүүлсэн. За ингээд Баян Хонгор аймгийн Хүрээмэр сумын уяаж Зан хүүгийн мөнгөтийн зээрдмөр төмний их галын уяан дээрээс мордож түрүү магнад хурдлан наадамчин олноо байсаглаа. За мөн үзүүнд Галсангийн Балбаатар гэж Монгол улсын тэргүүн шилдэг уяаж 2 удаа ирэмлэгдсэн шилдэг уяачин үйсэн. Уралдаан галын хурдан шаргамөр, Заиргийн 3 Даранга аймгийн уяаж Тав сүмбэрлийн мөнхөрдний үйсэн, Булган аймгийн Хангас сумын Батбаярын Эрдэнэгийн хурдан Хонгор алагмар, Асхтын олон хурднуудын үе дамжсан хурд гэдгээ баталлаа. Дөрөвт одоо аймгийн алдарт уяаж Тогтхойрын тогтох жаргалын үйсэн, Дундгой аймгийн Дэрэн сумын Мандрагийн Сусар урмын зээрдмөр 4 төвдөлдөө тогтох жаргалын Бадрун гэж хүнсэн, 5-т Баян Хонгор аймгийн Гадуут сумын уяаж Төмрийн мөнхөрийн одоо хурдан зээрдмөрийг Монгол улсын мандаа уяаж Батмөнхийн Батгүй үйж Айргийн 5 турдлуулаа. Энэ гал шир нутгийн унган хурдан мөр ингээд Айргийн 5 турдалж байна. Ингээд эхнэсний мөрөдийн уралдаан Будлангуу сайхан болдоо. 6-ад Монгол улсын мандаа Сайшгагийн Эрдэнэбатын уян дээрс моцсон бүрэн хурд галын уяаг төлөө зурлж байгаа Хээрмөр 6 турдалж байгаа болтой байна. За энэ хүү эхнэсний мөрөдийн уралдаан сайхан болж өнгөрлөө. Монгол соёлыг дэмжигч, үндэсний үйлдвэрлэгч Супер Мимо. Манай хоёр дараалал болж миний манай хоёр шүү. Аюу. За баярлалаа. За ингээ үүсч болно доо. За тэгээд сайхан төрүүлээ Монгол мөр тэгээд. Хоёртой байна. Йоо, эрхийдэн насанда амуу зүгээр орлоо тэгээд. Өөртөө амжилттай оролцлоо. За баярлалаа хурлаа. За баярлалаа. За үүсч болно доо юу ч хэлмээр байна. За одоо тэгээд. Сар шинэмэд дүргөө. Гэж хэлээ. Шаргамар маань намаа үзтлээ. Сайхан орлоо. Баян Хонгорынхаа Баян Хонгор аймгийн тэр тусмаа Баян Хонгор аймгийн Бууцаас Монгол улсын гарт сар шинэмэнд дүргээ. Ононгийн Батүлгийн зайд амун утсан Баян Хонгор аймгийн Нууцагаар сумын уяаж Галсангийн Балбаатарын шарга Айргийн 3 Архангайрын Чулууц сумын уяаж Мөнхөрдний Хонгор алдаг Айргийн 4 Архангайрын өндөр улаан сумын уяаж Тогтох жаргалын Хонгор Айргийн 5 Туваагийн Алтан булган сумын уяаж тавьж байгаа. Давангачна шинжилгүүд Атуунасаа сонгогдож Атуунасаа шинэлэгдсэн Отон дэртэн атлагныхан нуургийн өнийхэн намгуудаа Нэвтрүүлгийн ивент итгэгч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгээмэн Монгол ардын уртын дууны аядан өргөж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Гамбаяр өнөөдөр та бүхний сонирхог мэдэнэ. Таны хүндэтгэн орж байна.
За их насны мордын урал даанд Баян-Хонгор аймгийн Хүрээлмар сумын байц Зан хүүгийн мөнгөтийн зээрдмөр түрүү магнат хурдасан шагналыг Монголын морин спорт үеиштэй холбооны ажлын албаны дарга Батмөнхийн Батбаатар гардуулан өгч байна. За их насны мордын урал даанд түрүү морийг Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын уугуул барилга угсралтын Color Stage компани захирал Ганбаатарын Батбаатар нэг өрөө байраар ивент итгэж шагналыг уяжлын холбооны ажлын албаны дарга Батбаатар төлөөлөн гардуулан өглөө. Монголын ах их соёлд үнэтэй хөв нөмөр оруулж байгаа олон зуун эрдэнэ туяачид уралдаан чуулгуудын урамшуулж бидэнтэй хамтран ажилласан Color Stage компани захирал Ганбаатарын Батбаатар захирал инхүү ивент итгэж нэг өрөө байрны батламжийг гардуулан өглөө. Наман хүзүүн дурдсан уралдаан жагалын уяаж Галсангийн Батбаатарын хурдан шарга морны шагналыг Буян Тодгамар компани захирал Аюушчвийн савга гардуулан өгч байна. За Монгол төрийн наадмын түүх уламжлалын 55 жилийн өмнөх энэ сайхан медалийн хэв загвараар цул мөнгөөр цугтгсан медалийг Буян Тодгамар компани хамт олноос инхүү айрагд рүүсэн морддон шагналуулган гардуулан өгч байна. Гурав дурдсан морины шагналыг Төв аймгийн Алтан булаг сумын уугуул Моммасл компани захирал Монгол улсын мандаа яш дууржвийн ган зэрэг гардуулан өглөө. Нэвтрүүлгийн ивент итгэгч үндэсний өв соёлыг дэмжигч Asian Road компани. Өвдөрдөн үлдэх үндэсний өв соёл. Time